ажиллаа. Стандарт Ядарч. одоо салбарсан та. Тийм үү? Тийм л дээ. Одоо мессеж хийж байна. Тэр орцсон байхгүй. Яа. Гоё шүү. За юу их вэ? Ойлтаа. Ойлтаа. Сайхан идэлтэй ойлтаа. Цалин орсон гэж ихнэрт битээлээрээ. За зүгээр шүү дээ. Гэр бүлтэй ороод юу хэмээд үстэй. Жижиг зажигсан ч байна шүү дээ. Жоохон хэцүү байдаг байхгүй. Сайн нэг 3-4 оны өмнө уугаагүй л. За чи хитэд үстэй. 3-4 он гээ чи цагаар одтой 72 цаг. Их байгаас тий. За надаар бодох уу? Тэгвэл ганц л юм. Явах. За тийм. За инэмсэгдэн нийснэ үнэний төдөө би минь гал дундаж тийснэ миний зүрх сэтгэл дамар тавин бүгсэн амьдрал минь кино шиг азж алта төгсөн хамгийн агуу зүйл Есүсийн хайрыг гидэн харамсалтай гэж байхгүй хүсэл бүхэн минь бидэн хар бараан дурсамжуудыг мартаг дуудан хаач явсан би түүний хайрыг магтан дуудан эрэг чөдөөгөөр сэтгэж эзний хайрыг чамлсан эцэс сүлдэн хүсэл дачаа сэтгэлийг минь тамлсан Есүс бидэн хайрын мөн хамиг амсан зүрхэн гимшил ирэхэд сүнс дахин амьсан түүний хайр зүйлдэн дох үйл дундра тасаг баян бүрд хаут байдаг амьдрал минь атган бүрд нүгэл бүдэмж нурган дээрээ үрэн буруудгулгүй түүний царай инэмсэгдэр дүрэн бурхны хайр хизээж дуустдаггүй мянган жил өнгөрсөн ч уустдаггүй миний зүрхийг зөвхөн Есүс гэрэлтүүдэн түүний дэргэд дүргэж би итгэл дүрэн бурхны хайр хизээж дуустдаггүй мянган жил өнгөрсөн ч уустдаггүй миний зүрхийг зөвхөн Есүс гэрэлтүүдэн түүний дэргэд дүргэж би итгэл дүрэн Бишээ тарахад өнөрмөс туслаж явна чихэндэн чигвчтэй тэр дагвартыг өгөн гэрч удахгүй ганц хоёр цагаар дарагдан харимгуудыг таньж мэдэн чигвчээ аван түн рүү инэмсэгдэн харна зүрхээ би дарна дуу намаа гаргадан гэхдээ түр зур бурхны хайр намаа хотон тэр бод үрд бурхны хайр хизээж дуустдаггүй мянган жил өнгөрсөн ч уустдаггүй миний зүрхийг зөвхөн Есүс гэрэлтүүдэн түүний дэргэд дүргэж би итгэл дүрэн бурхны хайр хизээж дуустдаггүй мянган жил өнгөрсөн ч уустдаггүй миний зүрхийг зөвхөн Есүс гэрэлтүүдэн түүний дэргэд дүргэж би итгэл дүрэн одоо өөдөө сайхан оо жидэн нэ одоо илээд харлаа чи тэр ёо идэдгээ жоохон зөрчөөж чи өөрөө хийлээ стилс таа дэсэн харсан ямар хон дээ үзэхэд гоё газар үү тоглолтоор юу гэж Дээр нь ганц таа гэж үзсэн бас хойд нь болцсон шүү. Чоо чадвал нэрээд биелээд байна тий. Йоо. Тий, өдрийн тоглоод ч юм. Нас нэг юм мэдээ цаа бүгд гэн хитахан тоглосон. Гэтэ минь хэлсэн шүү дээ. Чийтгүй тийч үзэж байна. Тийм нэр тийм. Чи бас битгий. Мэн чам найдаж байгаа шүү. Би ихгүй сааза. Сайхан тоон. За үрд тоолцоо. Зөөгчөө. Саваа гэж хэлсэн. Харж байгаа ганц хийсэн ч одоо мөн хэрэгцээг хийсэн. Зэн тэвас хатаа хийлээ. Ажээчтэй хоёрнос. Эцэг юм байна. Надаа нэг сингл өгч. Хүмүүс бодцээ. Өөдөө сайхан байна. Заах юм. За. Өөдөр л. Чиний л. Хийлээ. Дахиад зөвч. Хаасан бицхан уу? Намаа наран тасгдаг. Тэгэд би сүмд яваад 4 жил болж байгаа. Тэгээд яг яагаад сүмд явсан талаар мөн тий миний амьдралыг юу болсон талаар та бүхэнтэй би товчхон хуваалцах гэсэн юм аа. Тэгэд яг сүмд ирэхээс өмнө гэдэг юм бол би нэг иймэрхүү залуу байсан баа. Мэдээж надад зориг байсан.
Гэхдээ би жинхэнэ хайр, мөн жинхэнэ гэр бүл, мөн жинхэнэ найз, нөхөрлөл гэдэг зүйлсийг би ойлгодог байсан. Би мэддэг байсан мөн. Тэгээд зүгээр л би өөрийнхөө төлөө тий би өөрийнхөө зорилгоо хөндлөө явж хаад бүх зүйл болно гэж боддог байсан. Тэгээд яг анх яг яагаад сүмд ирсэн гэхээр манай найз явдаг гэсэн мөн. Тэгээд надад танилцуулга өгсөн. Тэгээд найзгаа даваад би анх сүмд ирж ирсэн байгаа 4 жилийн өмнө. Тэгээд эхэндээ сүмд ирсэн дараа би яг юу гэж бодож ирсэн гэвэл хүмүүс зүгээр жүжиглээд юм. Тэгээд тий гэж боддог байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа юу гэхээр энд бүх зүйлс өөр байгааг харж эхэлсэн байна. Яг тэгвэл хүмүүс зүгээр л энгийн зүгээр л байгаагаараа зүгээр л инээл чаналдаа зүгээр нөхөрлөлөө явж илсэн. Тэгээд мэдээж тий би ийм байхыг хүссэн учраас би яг яагаад энэ зүйлс болоод байгааг би энэ хүмүүсээс асууж эхэлсэн, ярилцсан байгаа. Тэгээд яг өнөөдөр хүртэл би яг хид хідэн зүйлсийг яг юу ойлгосон бэ гэвэл тэгээд яг миний амьдралд яг юу болсон бэ гэвэл Библиэлд хэлж байгаа яг л эцэг хүн хүүгээ хайрладаг шиг Бурхан хүн болгоныг хайрладаг гэсэн байна. Би үүнийг ойлгосон. Хоёрдугаар гэх юм бол Иесус Христ хэлсэн байна. Би бол үнэн, амь, зам. Тэгвэл энэ хоёр зүйлс анх уншичаад анх би Библиэл дээрээс харчаад би боож гисэн байна. Үнэн. Хүн болгол үнэн хайдаг. Мөн хүн болгол хайрыг хүсдэг. Яг л эцэг хүн хүүгээ хайрладаг шиг. Яг л манай аав намайг хайрладаг байсан шиг. Намайг хайрлаж байгаа гэж хэлж байгаа. Тэгээд мэдээж би одоо над маш олон найзууд бий. Тэгээд хизээч надаас урахааргүй. Тэгээд сүмдэс маш олон гэр бүлүүд бий. Бис яг л тийм гэр бүл бол байгуулахыг хүсдэг. Мөрөөдөж байгаа үүнийхөө төлөө хөдөлмөрлөж байгаа. Тэгээд хэрвээ магадгүй яг л надтай адилхан энэ асуудал магадгүй танд иж болох юм. Тэгээд яг л тэгвэл Бурхан намайг өөрчилсөн шиг мөн таныг ч өөрчлөн. Яагаад гэвэл Библиэлд хэлж байгаа Бурхан хүн болгонд хайртай. Мөн танд ч гэсэн чинь. Тэгээд энэ бүх зүйлсийг миний гэрчлэлийг сонсно үнэхээр баярлалаа. Баярлалаа. Ямар гоё чи. Чи тэр хийж байгаа. Найз. Артай. Энд гэж тарах гэж юу. Чи юу хаавар удаа харамчдсан шүү. Яах вэ? Найз гонч хүмүүс зүгээр. Чачхгүй байгаа хүмүүс асуудал. Юу танаас ууж байгаа юм уу? Найз тагаас болно юм. Баярлалаа. Чи бол миний найз. Яа. Яа. Найз тэр. За юу вэ? Тайда. Яа гоё юм. Найз юу? Найз. Ой, хинхлээ. Намна. Юу юм дээ тэгээ? Компани хийж байгаа. Тийм үү. Манайс мөнгөтэй. Баян зав. Эхнэр бүр 10 удаа залгацсан. Миний Зүгээр стандарт. Зүгээр шүү. цаа нэг ирүүлж шүү дээ. Яа. Гараа шүү дээ. Код нь 2 За тэгээд хоёр царлаа хоёр охиныг даах юм байгаа зү. Тэр мэдээ. Үснээ захиалаа. Тэр мэдээ. Манайс мөнгөтэй. Манайс Чи юу доллар юм уу? доллар шүү дээ. Манайс мөнгөтэй. Доктор надаа карт. Наагт мөрөд дотоод таач юм манайс. Ээж анаас баярлалаа шүү дээ. Хурд өрөөд иргэнэ. Тийм үү. Чи жоо сууж авчихсан. Цагид болж байна. Цаг уу? Манайс касс. 12 өнгөрч байна. Харин гоё цаг үе тий. Ургай юу. За чи ингээд Юу гэдэг нэртийг нэ? касс. Аав ээж нь гадаадаас авчихсан. Гадаадаас авчихсан. Өстө гоё юм шүү дээ. Хүнээр бид хоёр ингээд цаг ороолцъя. Бид хоёрын хул алах хүний хайр бид хоёр юу байдгүй. Зүгээр жигат. Йоо. Хаас 258 гэж шүү. 258. Шүний.
намайг зовоон задалж намайг хоргон ирээсэрээ атсан гэж хүмүүс намайг хүлэн зөвхөн тэр хамаатай гоёш гаргаж кирэнэ зөвхөн цаава шоон бас атчуудад цагуу нэг борон дахан чи намайг төсөө 21-р зууны залуучуудын төлөөс бүгдийн гэр бүл баяргоо энэ миний мөрөд өнгөрсөн зэхийсэн нүгэл энэ бүгд зүрхдэг эргээд харина гэж өдөө зинтэ барахгүй бүхий гүр бүгдөө атагийн шиг борохоор энэ миний зэхээс зөвхөн нэс энэ миний төсөө Хицхагнэрсэн цэцгэрсэн би ийм таваараад хаж явсан би Мөч бүхэн датах хэрэггүй бай Ирээдүйд таатах хэрэггүй бай Хицхагнэрсэн цэцгэрсэн би ийм таваараад хаж явсан би Мөч бүхэн датах хэрэггүй бай Ирээдүйд таатах хэрэггүй бай Нэг хоёр гол дөрөв тав зургаад ахаа нам энэ зүгт тооч гэдэг АБВ энэ мэтэн зүгөр бодсоор тэгсэх хүрээтэй бид нэгэн энэ бан тийм бан хөтмөрч чадахгүй байж охан гинэг буруутай чи та биш би та буруу надаас отхийч атгэр хөтөр хондоо штүт хийсэн атгч яг вэ зарим нэг юу бодох тийм бидэн дөрөөр атгч бодох вэ тийм хүний ханасагаад бид олох вэ төрчтэй бүсээ бид туршиж үзээ эцэн зөвхөн бүхэн байж энэ хүртээ Иесус Христ хөрөгийг минь тэр засаа Иесус Христ хөрөгийг минь тэр авлаа Хицхагнэрсэн цэцгэрсэн би энэ замаар хаж явсан би Мөч бүхэн датах хэрэггүй бай Ирээдүйд таатах хэрэггүй бай Хицхагнэрсэн цэцгэрсэн би энэ замаар хаж явсан би Мөч бүхэн датах хэрэггүй бай Ирээдүйд таатах хэрэггүй бай 1 2 3 4 5 6 7 8 энэ зүгээр тооч гэдэг АБВ энэ мэтэн үсгүүгээр бодсоор тэгсэх бүр бүхэндээ би нэг зэтгэж байна мөч бүхэндээ би нэг зэтгэж байна хэрвээ гадарсан бол би итгэж хэрвээ хүсэж чи бүхэнд итгэж Хицхагнэрсэн би энэ замаар хаж явсан би Мөч бүхэн датах хэрэггүй бай Ирээдүйд таатах хэрэггүй бай Хицхагнэрсэн цэцгэрсэн би энэ замаар хаж явсан би Мөч бүхэн датах хэрэггүй бай Ирээдүйд таатах хэрэггүй бай Сайн байцгаана уу? Намайг Пүүжи гэдэг. Би итгэгч. Тэгэхээр би сүмд ирэхээс өмнө миний амьдралыг ямар байсан талаараа би бахан хэмжээний би өөрийнхөө гэрчлэлийг би та бүхэнд би хуваалцах хүсэж байна. Би сүмд ирэхээс өмнө надад гэрүүл байгуулна гэдэг энэ итгэл надад байгаагүй. Энэ найдвар надад байгаагүй. Яг үгүй би зөвхөн эмгтэй хүний хөхөндөлдөг, ээжийн оолоос хэрлэдэг, өөрийгөө боддог, хуваар хичээсэн. Ийм асуудал миний амьдрал байсан. Тэгээ би сүмд ирэхэд надад нэг зүйл үнэхээр таалагдсан. Тэр юу байсан бэ гэхээр сүмийн гэрүүлүүд тэд нэр нэг нэгнээ чин сэтгэлээс хайрлж ирсэн, инхрийлж ирсэн, урамшуулж ирсэн. Тэгээ би энэ амьдралаар би амьдрахыг хүссэн. Энэ хүмүүс нэгэн зүйл хийдэг байсан. Энэ хүмүүс бурханд итгэдэг байсан. Тэгээ би хөвчлэн өөрөө би бурханыг судалж үзсэн. Тэгээ би хөвчлэн өөрөө би шийдвэр гаргасан. Би хөвчлэн өөрөө би сонголт хийсэн. Үүний дараа миний амьдрал өөрчлөгдсөн. Тэгэхээр би сая 2020 оны 1 сарын 12-нд би хурмаа хийсэн. Миний хинэр байна. Энэ би байна. Тэгээд та бүхэн миний гэрчлэлийг сонссонд та бүгдд баярлалаа. Та бүхэн бидэнтэй нэгдээрээ Антон. Яа, сэрчээд. Стэцвэ. Нүүлд чирчнаа. Яа, тоглоё. Яа, тоглоё. Чи зүр баах утсаас үү? Юу болчихоо? Чи баах утсаа одоо зүг сайд болцоо. Юу болчихоо? Ийш таа. Яа. Мөн таа. Яа. Үстэй дайд өвчтэй. Найз таваанд. Жорож. Хоёул өдрөө тооцсоо та. За. Тоглоно шүү дээ. Нэш. За. Яасан гин дүү? Мөнгө яасан бэ?
Ага мөнгө өгөөс таа. Мөнгө яасан бэ ахын дөө? Ага өгөөс таа. Ахын дөө? Ага мөнгө өгөөс таа. За эзээ өгье ахын Түн дөө. одоо эд мордоо өдөрлөх. За. Яг одоо. Одоо эд Яг мордоо. одоо. Одоо. За үзье. Одоо. Үзье. Хүү. Оо найс үлдсэн шүү дээ. Амьд хатуу. Бурхан агуу. Амьд чамд дурсамж үлдээ нэг ил мэдэд хурдан өнгөрнөөс жаргал харийг дурсаж санан буцаар насыг баарна атархал зэхиц нөхөрлөлөө чамаас уруухыг харна аннаас нөхөчин өдөрчөн хашамаа каян мөнгө төрөх хэрэг мэдэд байх сайхан байжээ бүгд чамаас алга болгоод дандын чанар танигдав амьдрал байгаа чинь үнэн боловч ихэн амьдрал мөн үү хурамч хайр хямдхан найз энэ чиний хүсэл мөн үү чи өөрөө мэдэж байгаа тэдний хурамч өөдгөл тэсэн мөрлөн өөрийгөө хуран тэдний дундаа баяр хөөргүй бүгдийг хаяа чинээр их ихийг чи боддог ч гэсэн бурхан байхгүй бол энэ бүхэн боломжгүй зүйл Хайрын дотор амьдрал бурхан биднийг бүтээж биенээ хайр гэж зүрхтэй болгож амьдралынхаа эзэн болгож би өгсөн хайр нь бидний нүгдээ төлөн өөрийнхөө өгсөн Хайрын дотор амьдрал бурхан биднийг бүтээж биенээ хайр гэж зүрхтэй болгож амьдралынхаа эзэн болгож би өгсөн хайр нь бидний нүгдээ төлөн өөрийнхөө Түрхэн зургийн ташаа чиний амьдралыг сүрүүлэн гондаг дараа сариг тамиг хэрэг дүчин нүгүүхэн энэ бүхэн нүгэл гэдгийг чи ерөн мэдэж байна уу зугаас ингэж хариу авдгийг чи ерөн мэдгүй аз жаргал юу хийгийг хүн болгон өөрөөрөө нэрчүүдөө шоуц ингэ энэ бүхнэр сэтгэл архин дорсон яхан болсон гудамжинд гарсан бүгдээс асуу зугаас ингэж сүрүүлсэн гэж бүгд хитэн би хизэж тийггүй гэж амьдралаа бусаад байх уу надад тэмцэл болохгүй гэж өргө арга дууч ганц түнэн амьдрал чамд хатуу хандан ээж авчин бүгд орхон ягаад гэвэл мөн хүн биш тэр үед чи нэг ил мэдхэд ганцаар үлдэн шанаж үтсэн сэтгэлээ хуваалцхан чамд байхгүй ягаад гэвэл чамд чихэн найз байхгүй энэ үнэн бол одоо чамд хэцүү байна хайрын дотор амьдрал бурхан бидний бүтээж биенээ хайр гэж зүрхтэй болгож амьдралынхаа эзэн болгож энэ би өгсөн хайр нь бидний нүгдээ төлөн өөрийнхөө өгсөн Хайрын дотор амьдрал бурхан биднийг бүтээж биенээ хайр гэж зүрхтэй болгож амьдралынхаа эзэн болгож энэ би өгсөн хайр нь бидний нүгдээ төлөн өөрийнхөө Энэ ертөнцид мөнхийн зүйл байхгүй бид мэдэн тэгсэн мөрлөө өвлийн дараах хийх хосон гэж бодно чамд хэлэхэд яваач байгаа байсаар байх болон чамайг харддаг хайрладаг нэгэн байдаг бурхан тэр чамд хайртай чи түүний мөнхийн бүтээл дотоод зовхон сэтгэлийг чинь бүгдийг тэр мэддэг ягаад гэвэл чи атаа хийж гимшдэг тэр болгоны чинь бурхан уучлахад бэлэн байдаг хайрын үсэг биш чамд чичил үүсэн чиний хамгийн найддаг хүн чинь новшин зангаа харуулсан амьдралын үнэн гэж яг юу юм бэ? Нэгэн ертөнц зэрэг тойронд үнэн гэж байна уу? Тэдний ганцхан үнэ төрөөд хүн үнэ харин бидний үнэн төрөөд мөнх ам тэр бидний бүтээсэн зөвхөн байвал түүний хажуу зовлон гэж байхгүй яваачинд тавтаа морил харин дотор амьдрал бурхан бидний бүтээж биенээ хайр гэж зүрхтэй болгож амьдралынхаа эзэн болгож энэ биеийг өгсөн харин бидний нүгдээ төлөн өөрийнхөө өгсөн Хайрын дотор амьдрал бурхан биднийг бүтээж биенээ хайр гэж зүрхтэй болгож амьдралынхаа эзэн болгож энэ биеийг өгсөн харин бидний нүгдээ төлөн өөрийнхөө Ямар үгүй. За. Тантай өдрийг сонглох юм уу да? Ханд жоохон төвчөртэй байх хэрэгтэй. Таач халцарч унтлаа, покер тоглоо шүү дээ. Халахын дотоод ахын хаач явлаа. Халтарч унах үед ахын да. Харганд орж хатаас хөвчийд юм штий. Таараас бүлчихгүй л бол яах ч вэ? Бүлэх бүлэх хоёрч адилхан штэ ахын да. Бүлүүч унахтаа өдөрч явлаа. Гэтэ эзэж биер хүний миний ноён нөр хугарч байгаа юм шүү. Тэгэл харъя. Оо энд ингэ суухгүй шүү. Цаашаа. Йоо, бити надад өрөөдөх юмсгаа. Оо том дут юм гэж. Хайр сандыг сонгохгүй уусти. Зөөч. Зүрээ. Та нараа хоцтой бэлэн мөнгө бэлдээд байж. За өнөөдөр үр цайдл үзнэ. Дууснаастай дүүнэр а. Том дуудаад өгч гинэ. Аасаа. Том дуугараа дагаар. Ир хүн зөрөгтэй бол чомжцгаа.
Хэл зөрөгтэй юм аа. Сайн биш үү? Одоо түлчцээ алдчихсан. За, гэс тараа. На эхлээ хурал. Мөнгөд яах? Мөнгөд өгнө шүү дээ. Шир мөнгө хэлтэр. За. Баярлалаа өнөөдөр ч ямдаг өдөр байна. Яри. Цугцаандын араас ёо. За би. За 200. За 2 сая. 2 сая 500. 2 сая 500. Нэр юу? Нэр. Итгэлтэй. Зоочлоо. За даглаа. Тэсэхгүй. За. Зөөсөхгүй. За, мөнгөндээ ятар. Ах минь хэлээ өстэй. Хожигдохтой бэлдээ гэж. Ороогүй чинь таны ямдаа заяа. Эндээс хинч мөнгөтэй гараагүй шүү. Сой. Эндээс зүгээр гардаг гэж чи хаанаас таалаа? Си байдаг юм аа. Жаргацсан газар ороод ирчихсэн чи. Одоо хин вэ да? Дүү. Ахын нэг энд нь зогсуулж ялаа тэхүү. Хин дүү чамд хэлээ өстэй. Хатаас дээр онваа гэж аа. Гараа хотоо очиж. Нэг юм дүүгээр нэг нь Цэвэрхий шүү залгочод. За. Бидэнд хосон орон заби хитэн жилээр үргэлжилсэн сэтгэлийн шорондоо бид хитэ цулагдахгүй насан туршийн хоригдол мартай хичээнгийн надаар даталсан бид орогдол удагдсан мулан мэдрэгдэх хосон зүрхийг арга цасаар алдаж байна өөрийн үнэн төрхийг амар амгалан гэж байдаг бол түн төрхийг хүсэж байна бурхан минь надад туслаач хатсан зүрхийг устаач бороо мэд над дээр туслаач боломжгүй гэсэн бодлыг минь таслаач гарахад дингийн байгаач зүрх дахир дутуу хэрэгтэй бурхан таны тусламж надад хэрэгтэй өдийг хүртэл дөрийн болон дөртөө зүгж чадахтаа хоёр нүрдэн баяны дүрдө тоглосоор задахтаа хүсэл мөрөдөд өнөн төрхөө худал дүгсээр хадахтаа бурхан мигдээ тастаа дөрөв хороод надад туслаач хайр хүрсэн ертөнцөд найдвар хатсан зүрхийг бурхан минь устаач бурхан мигдээ тастаа дөрөв хороод надад туслаач хайр хүрсэн ертөнцөд найдвар хатсан зүрхийг бурхан минь устаач зүгүрсэндөө дотог шогоо үйлдэх нэгэн байхад хоёр нүрлэх амьдралаас үүдэх нэгэн байдаг идэг даруу гэрийн эзэгтэн найдны цаан согтун нөхрийн хатуу гарын цохилтыг даан хүчрхийлийг харан өсөх хүүхдийн нүднэстэй харц ирээдүгэн тодорхойсон хувь тавилангийн зарц ягаад арих хуудгийг нь хин ч асуудаггүй ажмаар бүх сэтгэлийн гадын хин ч асуудаггүй мөнгөн байгаа ч жаргадаггүй хүний зүрх хоосон өнгөр хууран төрөгдүүлэх нүгэл бүгдийг боосон марга шиг шинээр ихэлхийн тулд өдрийг мартан болсон гівчүүдэрснэ хураадаг хорвоо үрдэн бүгдийг тосон ядуу баян ядгаагүй бүгд нэг зүрхтэй хинж чамд хийдэггүй бид бурхантай адил төрөхтэй зөвхөн бурхан дүргэж чадах хоосон орон заби угаас байх юм шиг өргөш орон бүхий бурхан мигдээ тагслаар дөрөв хороод надад туслаач хайр хүрсэн ертөнцөд найдвар хатсан зүрхийг бурхан минь устаач бурхан мигдээ тагслаар дөрөв хороод надад туслаач хайр хүрсэн ертөнцөд найдвар хатсан зүрхийг бурхан минь устаач
Хайртэлж. Сайн байцгаана уу? Та бүгд энэ өрөө минь дүргий. Бидний бэлдсэн хөтөлбөр танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Бидний бодит гэрчлэлүүд болон өөрчлөлтүүдийн талаар. Тэгвэл өнөөдөр би та бүгдийн талаар нэг зүйлийг хуваалцах. Энэ маань яг юу вэ гэвэл хүмүүсийн зөвлөгөөнүүдийн талаар. Хүмүүс янз бүрийн хүмүүсээс зөвлөгөөг авдаг. Жишээ нь гэр бүл байгуулалтын талаар, магадгүй үерхлийн хүмүүс олон зөвлөгөөнүүдийг бие биенээс авдаг. Тэгээд Библиэлд нэгэн ийм ишлэл байдаг байгаа. Сохрон сохроо газарчилж чадна гэж юу? Хүмүүс би 10 жилд байхдаа нэг зүйлийг харж байсан. Хүмүүс гэр бүл байгуулах, үерхэл байгуулах талаар хүмүүсээс зөвлөгөө авч ирсэн. Тэд нар салсан найзаасаа, магадгүй ганц бие хүнээс. Тэгвэл хүмүүс биднэр зөвлөгөөг яг хинээс авахаа сайн мэддэггүй. Тэгвэл та бидний бэлтгэсэн хөтөлбөрүүд дээр гайхалтай бурханд найдсан тэдний гэрчлэлүүдийг та сонсон гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ хүмүүс маань бурханд найддаг хүмүүс байгаа. Тэд нар бурханаас зөвлөгөөг аван, үлгэр жишээг аван амьдардаг байгаа. Энэ маань туйлын чухал зүйл. Тэгвэл та Библиэлд хүн бүр өөрсдийн харанхуй дотор амьдарч байгаа гэж хэлж байгаа. Хүмүүс одоо та нийгэмдэр харах юм бол бид нар муу муухай зүйлсүүдийг ярих юм бол салалт, гэр бүл хүчирхийл, асар олон муу зүйлсүүд бий. Тэд нар яг хинээс зөвлөгөө авсны үр дүнд гарч ирсэн зүйлс вэ. Энэ маань бодууштай зүйлсүүдийн нэг гэж хэлж байгаа юм. Тэгвэл маш муу мэдээг хэлвэл хүмүүс нүглийн боол. Хүмүүс бид нар бие биендээ муу зөвлөгөө өгдөг. Энэ нууц биш. Хүмүүс хизээш амжилттай яваа нэгнээс суралцдаггүй. Тэд нар атаархуу байдлаар энэ зүйлсүүдийг буруугаар хийдэг байгаа. Тэгвэл бурхан үүнийг хүсэхгүй байгаа. Бурхан өөрлөгөө ирэхийг хүсэж байгаа. Таныг өнөөдөр энэ газар дуудахыг хүсэж байгаа. Та энэ дуудлаганд хариулахад бэлэн үү? Би 2 жилийн өмнө би бурханаас зөвлөгөө аван, бурханд найдан амьдрах шийдвэрийг гаргасан. Би түүнд өөрийн амьдралаа даатгсан байгаа. Тэгвэл танд ч гэсэн энэ боломжтой. Тэгвэл яг энэ өрөө та энэ газар шийдвэр гаргахыг хүсэж байгаа бол та надтай энэ залбирлыг дагаад хэлэхгүй юу? Энэ маань энгийн нэгэн гимшлийн залбирал байгаа. Тэгвэл та надтай дагаад хэлээрэй. Тэнгэрлэг эцэм би таны өмнө нүгэлтээ. Би өөрийн харанхуй байдал дотроос та нар руу ирэхийг хүсэж байна. Өөрийн би гим нүгэлтэд гимшиж байна. Есүс Христийн нэрээр аамен. Тэгээд би танд баяр хүргэе. Та өнөөдрөөс бурхантай харилцах бүрэн боломжтой боллоо. Та зүгээр шалгаад үзэхгүй юу? Бурхан танд туслах болно гэдэгт итгэлтэй байна. Миний амьдрал мөн бурхан өөрийн үйлсээ харуулж эхэлсэн байгаа. Тэгээд мөн танд өөр өгөх бяцхан зөвлөгөө. Энэ маань яг юу вэ гэвэл та Библийг унших хэрэгтэй. Энэ маань бурханы үг байгаа. Та бурханы үгийг мэдснээр бурхантай танилцах боломжтой. Мөн итгэгч ахын дүүс бий. Биднэрт сүм бий. Та бидэнтэй манай сувгийн доороо уцаар холбогдох бүрэн боломжтой. Та бидэнтэй заавал холбоо өрөөрэй. Баярлалаа.